Тэгэхлээр алтны үнийн талаар яриж болж байна. Энэ он гарснаас хойш хэдийн одоо 3 удаа одоо түүхэн дэзэгээ шинжилж өссөн байгаа. За үүнийг дагаад бас засгийн газраас алт 3 аяныг бол хэрэгжүүлэхээр болж байна. Тэгэхээр та ер нь үндсэн ортуудыг шинээр одоо эргэн ашиглалтанд оруулахын хамгийн гол ач холбогдол эдийн засгийн өөрөө гэж юу гэж харж байна. За алтан дээр бол яг нөгөө нүүрс уналтайгаа үед яг сөрөг альтернатив хөрөнгө оруулалт нь бол бүтээгдэхүүн талаас харах юм бол болж байгаа. Тэгэхээр богино хугацаанд Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхдээ богино хугацаанд одоо долларын ханшийг төгрөгийн эсрэг тогтвортой байх бас нэг гол валютын орлого бүрдүүлэх их үүсвэр бол алт гэж харж байна. За дээрээс нь тээвэрлэхэд бол одоо онгоцоор явчих боломжтой учраас энэ дэд бүтцийн асуудалд бол өртөхгүй те. Тэгэхээр алт 3 хөтөлбөрөөр яах гэж юм гэхээр нийтдээ нэг 2 тэрбум орчим долларын орлого хүлээж явах шиг байна. Нийтдээ нэг 200 тонны алт 45 уурхай асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө дэд бүтцийн хувьд дээрээс нь одоо зээлийг яаж шийдэх вэ? Татварын орчин ямар авах вэ гэдгээс их зүйл хамаарах гэдэг шиг. Ер нь бол оноос өмнө бол ханш ингээд нэлээд хөдөлгөөнтэй байж явах үед алт 3-ыг иргэн хэрэгжүүлэх гэдэг нь эдийн засгчдын зүгээс нэлээд олон санал тавьсан шүү дээ. Тэгээд энэ жил бол засгийн газар хэрэгжүүлэх гэж байгаа нь бас сайн шалтгаал гэж харж байна л да. Тэгэхээр ерөөдөө алтны ордууд ингээ ашиглалтанд ороод ирэхээр бас Монгол банкны алт худалдаа авалт нэмэгдэж улмаар валютын нөөцтэй бол ач холбогдолтой байгаа. Тэгэхээр таны хувьд ерөөдөө алт худалдаа авалт нэмэгдснээр эдийн засгт үзүүлэх гол одоо давуу тал юу гэж харах вэ? Тий одоо валютын нөөц 5 тэрбум доллар жилдээ. Өмнө нь бол энэ ковидын үе 5 тэрбум доллар байхад мөнгөний нийлүүлэлт 27 их найд байсан шүү дээ. Одоо бол мөнгөний нийлүүлэлт 40 их найд болсон байхад валютын нөөц 5 тэрбум доллар байгаа. Тэгэхээр нөгөө нөөцтэйгээ харьцуулахад мөнгөний нийлүүлэлт чинь нэлээд өссөн байгаа байхгүй. Тэгэхээр алт хөтөлбөр орж ирснээр яаж юм хэрэг жилийн 2 тэрбум доллар гэдэг чинь бас овоо хэмжээний нөөцийг энэ хугацаанд бүрдүүлэхээр харагдаж байгаа. Тэгэхээр гол хэлэх гээд байгаа зүйл нь одоо нүүрсийн муналттай үед нөхөх гол валютын орлого их өсвөр болно богино хугацаанд дэд үтсийн асуудал хэрэггүй байна тий. Тэгэхээр нийтдээ бол яг нэг 200 тонны нөөц байгаа. Тэрийг бол жил болгон ингээд мэдээж тодорхой хэмжээний санхүүжилттэйгээр алтныхантай хамтраа хэрэгжүүлээ явах байх л та. Тэгэхээр ерөөдөө дэлхийн улс орнуудын мастер банкнуудын алт худалдаа авалт бол сүүлийн жилүүдэд ялангуяа цар тахлаас хойш одоо нэлээд өсөх трендтэй байсан. Тэгэхээр та үүний хамгийн гол учир шалтгааныг юу гэж харж байгаа л үүнээс гаднаас энэ алт худалдаа авалт өндөр байх трендээр нь цаашдаа үргэлжлэхээр харж байгаа. Тий, одоо нөгөө геополитикийн хувьд одоо глобалчлал буюу одоо гадаад худалдаа чөлөөт эдийн засгийн ерөнхийдөө 2 том гүрний хувьд меркантилист буюу бие биенээ бодох энэ чиглэл рүү яваад эхэлчихлээ шүү дээ. Ер нь улс орнууд хувь бодож эхэлж байна. Энэ үед бол яаж байгаа вэ гэхээр одоо эзэнт гүрнүүд том гүрнүүд бол одоо хүчээ хадгалах хамгийн суур зүйл нь өөрөө валютын нөөц байгаа. Тэгэхээр валютын нөөц дундаа хамгийн хард металл болох одоо алтыг нэлээд хэмжээгээр нөөцлөх нь бол чухал болчиход байна л да. Одоо шинэ Оросыг харах юм бол 2016 оноос хойш нэмэгдсэн ч юм уу. За хятад бол сүүлийн жилүүд нэмэгдүүлж байгаа ч юм уу гэдэг ингээд ботхоор улс орнууд ерөн валют гэхээс илүүтэй хард металл дээр илүү үеийн үед ер нь алт бол өөрөө баталгаатай гэдэг үгдээс нь нөөцлөд байх шиг байна. Тэгэхээр Монгол ч гэсэн ялтчгүй бас валютын нөөцөө нэлээд сайн зузаатгах, эргээд энэ долларын ханш өснө гэдэг энэ хүлээлтийг энэ валютын нөөц ч өөрөө их байх нь тэр хүлээлтийг бол бууруулна дотоодд гэж бол харж байна. Тэгэхгүй бол одоо дэлхийн улс орнд доллар сулраад ах чинь Монголд ганцаараа чангараад байна шүү дээ. Тэгэхээр энэ юунаас хамаарч юм гэхээр бид нэр ер нь бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг бол валютын нөөцөөр хангаж чадахгүй байна л гэдгийг харуулж байна шүү дээ. Тэгэхээр товчхон асуулт алтны үн энэ онд хэдийн одоо 30 орчим ойр өссөн байгаа. Ер нь таны хувьд алтны оргил хэд байх боломжтой гэж харж байгаа орой хугацаанд. Тий одоо бол 4000 даваад явах төлөвтэй байна шүү дээ. Яг гэвэл энэ ойролт орнуудын асуудал байна. За Орос Украиний асуудал байна. За нэмээд энэ Хятад Тайваны асуудал гэдэг ер нь бол энэ олон улсын геополитикийн нөхцөлөд тодорхой ус байгааг дэлхийн хөрөнгө оруулалтын банкуд бол он дуустал бол таамаглалчлаа. Эдийн засгийн өсөлт бол 2008 оноос хойш хамгийн сул үе дээр ерөнхийдөө ирсэн байгаа энэ нөхцөлд бол алтны ханш цаашаа явах болов гэсэн хүлээлттэй байна. Тэгэхээр засгийн газраас бас эргээд одоо алтсын цэцлүүдэд ач холбогдол өндөр өрөх болсон нь бас мэдээж нэг талаараа нүүрсний экспорт огцон бороод оны эхний үеэрэлд за нүүрсний экспортын орлого огцон борсон. Үүнийг дараад Монгол эдийн засгийн өсөлт ердөө одоо хүлээлтээс маш бага гарсан байгаа. Тэгэхээр таны хувьд ерөөдөө нүүрсний зах зээл экспортын за эдийн эрэлтийн хувьд ер нь энэ ондоо ямар одоо трендийг ажиглаж байгаа вэ? За оны эхэнд ер нь бол яаж байгаа вэ гэхээр Хятадын далайн эргийн бомбтууд төрх фортууд нэлээд дүүрсэн. За energy resource одоо гадагшаа Хятад талд бол борлуулагч нар байгаа шүү дээ. Бид нар нь бол нүүрсээ зарж чадахгүй нөхцөлөд л та. За Монгол ч гэсэн ер нь бол нүүрсээ тоо хэмжээний хувьд одоо 31 сая тонн гаргацсан ч гэсэн үнэн 41% унтсан гэдэг бол тэгэл
худалдааны эргэлт тэр чигээрээ 7% буурч байгаа байхгүй. Яагаад гэвэл нүүрс өөрөө бараг 70% эзэлж байгаатай холбоотой тий. Тэгэхээр энэ бол нөгөө валютын орлого дээр хүчтэй нөлөөлж байна. Яагаад гэвэл валютын орлого уул уурхайн компаниудаар дамжиж орж ирдэг нүүрсний орлого багасаал эргээл тээвэр, худалдаа, бусад бүх салбарт нөлөөлж байгаа. Тэгэхээр энийг засгийн газар илүүтэй төрүүлж одоо ингээ харж байгаа нь бас нэлээ хожимдлоо. Гэхдээ ингээ харж байгаа нь бас сайшаалтай. Яагаад тэгэхээр одоо нүүрс нэгэнд үнэн хэлийн үн $66 болоод явхаа байчлаа. Тэгэхээр одоо алтыг орлуулъя, зэсийг орлуулъя гэж байгаа нь богино хугацаанд хурдтай маневр хийх арга болол гэж бодож шít. Энэ бол илүүтэй нөгөө бидний ярьдаг мега төслөөс илүүтэй хурдтай эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ юм болол гэж харж байна. Яг нүүрсний цаашдын ирээдүйн тухайд бол энэ хятадын үйл хөдлөлийн хямрал, за дээрэс нь хятад дээр үүссэн байгаа Америкт үүссэн байгаа асуудал, эдгээр нөхцөл байдлыг харахад эдийн засгийн өсөлт нь төлөвлөсөн 5%-аас бас нэг 4 орчим хувь байна гэж ер нь шинжээчид үзэж байна. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр нүүрсний хэрэглээ тэр хэмжээгээр бас нэмэгдэх нь юу бол гэдэг эргэлзээг бол төрүүлээ л л та. Дээрэс нь одоо Австралийн том бас өрсөлдөгч байна шүү дээ. За эдгээр нөхцөл байдлыг харах юм бол яг бид нар тоо хэмжээний хувьд нэг тасалдахгүй яваад байх бол он дуустал. Тэгээд нэг 70-80 сая тонныг бол гаргаж чадах байх. Гэтэ үнийн дүнгийн хувьд бол 40-50% онцсон учраас нүүрсний орлого дээр бол хүчтэй нөлөөлж байна л гэж харагдаад. Тэгэхээр одоо төгрөгийн ханшиг аваад үзэх юм бол тасаа бас дурдсан бусад орнуудад харьцуулахад доллар эсрэг орчимдээ суларсан хിവэрэ байгааг одоо 3500 одоо 80 орчим дээр буюу одоо хамгийн сул зэгтээ хүрсэн байгааг харж болохоор. Тэгэхээр ер нь таны хувьд энэ юуг харуулж байгаа бол бас төгрөгийн ханшиг ерөөхдөө энэ оны төгсөл хүртлээр нь одоо яах вэ л та. За бид нар бол яг долларын ханш дээр бол нэлээд судалгаа хийдэг. Ялангуяа ханшийн дарамтыг тооцоол судалгаа хийдэг. Эндээс харахад бол одоо 7-8 сард ерөнхийдөө ханшийн дарамт багасаад тэгээд 8 сарын сүүлээс ер нь бол нэмэгдэх болов гэсэн хүлээлттэй байгаа. За энэ хооронд бүгдээрээ алт 3 хөтөлбөрөөр хурдтай хэрэгжүүлж чадах уу? Нүүрсний ер нь үн бол энэ ёроолдох хүчлээ гэж хараад байгаа юм. Тэгэхээр тоо хэмжээний хувьд хурдтай өсөлт бас хийж чадах уу? За зэс дээр бас газрын тус дээр бас ямар хөө экспортууд хийх үү гэдгээс хамаарат ер нь долларын ханш яах уу гэдгийг шийдэгдэнэ. 2016 оны нөхцөл байдалтай харьцуулахад бол арай өөдрөг харагдаж байна. Одоо валютын нөөц 5 тэрбум доллар байна. За дээрэс нь альтернатив хөрөнгө оруулалтууд бид нэр экспортын орлого олох гээд хийж байна те. За ингээд янз бүрийн төсөвдөр бас одоо танах, тодтгол хийх бодлого нийтдээ 2 их найдын асуудал яригдж шин. За эдгээр энэ арга хэмжээнүүд бол ханшийг жилийн 10%-аас дээш явуулахгүй байх энэ суур нөхцөл байдлыг бол үүсгэжлээ гэж би бол харж байгаа. Тэгэхээр юу гэж юм гэхээр ер нь бол доллар бол нэг огцом одоо төгрөгийн эсрэг чангарах нөхцөл байдал бол оны 2 дугаар хагастай бол ажиглагдахгүй болов. Ямар ч гэсэн засгийн газрын бол гарт байна, боломжийн байна, эдийн засгийн суур нөхцлүүдийг харахад гэж шууд хэлэхээр байна. Тэгэхээр таны хувьд ер нь оны 2 дугаар хагасд эдийн засгийн өсөлт эргээд сэргийх юм өдөр хүлээлттэй байна. Ер нь хамгийн гол үнийг одоо доош 3 гол эрсдэл юу гэж харж байна. За эдийн засг дээр бол одоо нүүрс мэдээж хурдтай зогсох те. За төсөв энэ хэмжээгээр тэлээд алдагдлаа өсгөөд байх. За тэгээд системийн хувьд эрсдэл байгаа. Санхүүгийн салбарын. За энэ 3 том эрсдэл бол яг хуу одоогийн ойрын хугацаанд ер нь Монголын эдийн засгт нэлээд хүчтэй нөлөөлөх болов гэж харж байна. Яг хуу эдийн засгийн хямрал бол 2 улирал дарааллаад эдийн засаг хасах гарсан гэлээ шүү дээ. Одоо бол эхний улиралд 2.4% өсөлт гэдэг бол эдийн засгийн өсөлт саарсныг хэлж байгаа болохоос биш. Таг зогсож гин гэж бол хэлээг баг. Тэгэхээр нүүрс одоогийнхоор үргэлжлээ зис алт энэ хэмжээгээр өндөр үнэтэй байгаа үед бол бас нэг нөхцөл байдал бол яхаа алдсан биш байх гэж би бол харж байна л да. Тэгэхээр төсвөлнөөс ухаад инфляц мөнгөний бодлогын хувьд та ер нь одоо ямар байгаа бол цар тахлын үед бол нэг цагт төв банкнууд бол бодлогоогоо нэг жигт одоо нэг жигийн бодлого баримжуулсан бол одоо нөхцөл байдал харьцангуй төсөөр болсон байна. Тэгэхээр ер нь та инфляц төв банкны мөнгөний бодлогын чиглэлээр ямар хүлээлттэй? За төсвийн бодлогоо ер нь бол төсвийн бодлогынхаа хор оршихыг цэвэрлж явдаг нь одоо Монгол анхлчод байна шүү дээ. Тэгээд инфляц гэхээсээ илүүтэй валютын ханшнаас болж бодлогын хүүгээ тогтоодог ийм нөхцөл байдалтай. Энэ бол одоо бодит үнэн. Яг нь валютын ханшаар дамжаа инфляц нөлөөлөх нөлөөлөл өндөр байдаг болохоор давхараас тэгдэг болов гэж харж байна. Ковидос хойш бол инфляц дандаа ихэвчлэн 2 оронтой тоонд байгаа бол энэ бол маш хэмжээний өсөлт буюу худалдаа авах чадрыг бол үнэхээр доош татж байгаа үзүүлэлт мөн. Гэхдээ засгийн газар долларын орлого олж ирч чадахгүй тий одоо эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулж чадахгүй бол төв банк бол энэ мөнгөний хатуу бодлого бол онд дуустал барих нь бол тодорхой. Яагаад тэгэхээр долларын ханшиг ер нь бол одоо төгрөгийн эсрэг алдчих юм бол
Төв банкны хувьд бол хэцүү нөхцөл байдал үлднэ гэж харж байгаа. Одоогийн яриад байгаа ер нь 5 тэрбум доллар ч гэсэн ер нь бол одоогийн импортын ачааллыг бол дийлэх хэмжээнд бол биш гэдгийг хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр энэ үүднээсээ бүгдээрээ үнэнтэйгээ нүүр тулаад яг бод нөхцөл байдалтайгаа уялдуулаад төсөв мөнгөний бодлого дээр ялангуяа уялдааг хангах чухал юм болов уу гэж бодож байгаа. Буюу төсвийн тодотголыг зоригтой хийгээд төсвийн танах бодлого барих хэрэгтэй. Эсвэргээр мөнгөний бодлого тодорхой хэмжээний орон зай гаргах замаар энэ иргэд аж ахуйн нэгжтэр байгаа зээлийн дарамтыг бууруулах тий эдийн засгийг бас дэмжих боломж байна уу даа л гэж харж байна. Тэгэхээр төсвийн танаас төсөвтэй холбоотой асуудал төсвийн тодотголыг бол одоо баг 4 дахь удаага ингэж хэлцэж байна. Тэгэхээр төсвийг одоо тодохгүй байх нь өөрөө бас төсвийн доктортой байдлын хуулийн дотор ороод ирдэг юм асуудал. Тэгэхээр ер нь төсөв дээр энэхүү үргэлжийн юм асуудал алдагдaltaй батсан ч одоо алдагдaltaй байх боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр ер нь та яг энэ төсвийн асуудал дээр холбоотой хамгийн гол одоо суур асуудал нь юу гэж харж байгаа бол бас одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүст ер нь та юу гэж зөвлөх вэ? Төсөв дээр бол алдагдaltaй байх нь бол нэг хоёрдугаар асуудал болж байгаа. Гол нь тэр зарцуулсан төсөв маань зөв зүйл рүү явж гинүү гэдэг нь л асуудал болчиход байгаа. Дээрэс нь яг оны өмнө одоо маш олон мэрэгжлийн эдийн засгчид бол хэлж ирсэн шүү дээ. Төсөв бол нэлээд анхаар байна, бүтцийг бол багасгая гэх. Тэгээд үнэтэй одоо нүүр тулж ин л да сангийн сайд маань. Тийм одоо өссөн долларын орлогоч орж ирсэнгүү, төсвийн орлогоч бүрдсэнгүү, төсөв ерөнхийдөө нэг 10 орчим хувиар орлого нагшсан юм нөхцөл байдалтай. Тэгэхээр энэ алдагдлыг нэмэгдүүлэхгүй байхын тулд төсвийн тодотгол энэ шинэ засгийн газар хийж байгаа нь бол сайшаалтан байна. Тэгэхгүй бол өмнөх засгийн газар дээр бол нэлээд гүрийсэн байдалтай, нэлээд хамгаалсан байдалтай байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр яг төсвийн тодотголынхаа дагав дараалалаараа л явж илээ л да. Урсгал зардал, дид бүтц тий шаардлагатай урсгал шилжүүлэх гэдэг энэ авах ёстой зүйлүүд дээр л тодотгол хийгээл явж илээ л да. Тэгэхээр энийг бол би нэлээд сайшаалтан болов уу гэж харж байгаа.